Улсын хурлын хууль зүйн байнгын орооны хуралдаанаар шүүхийн багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болоод эдгээр хуулийг даган гарах хуулийн төслүүдийн хилцэх хэсэг асуудал шийдсэн юм а. 2012 онд батлагдсан шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх хугацааг 2013 оны 4-р сарын 15-ны өдрөөр болгож холбогдох нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах шүүхийн бие даасан нээлттэй ил тод байдлыг хангах, шүүхийн захиргаа төсвийг бие даалгах, шүүгчийн ажлын ачааллыг зохистой болгох, шүүгчийн ур чадвар хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх замаар шударга шүүхээр шийдвэрлэх боломжийг нээх үүднээс дээрх төслийг боловсруулсан байна. Энэхүү хууль нь бол эдгээр хууль нь өнөөгийн шүүхийн үйл ажиллагааны эргэцэн орчныг боловсронгуй болгож ялангуяа шүүх хөтөлбөрийн байгууллагуудыг цаашид бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм а. Гэвч улсын хурлаас эдгээр хуулиудыг батлан гаргахдаа хуулиудын мөрдөгдөж эхлэх хугацааг үйлчлэх хугацааг нэлээд хожуу буюу зарим хуулийг 2013 оны 7-р сарын 1-ээс зарим хуулиудыг нь бол 2014 оны 1 сарын 1-ээс мөрдөгдөхөөр тавьсан нь Монгол улсуудын шүүх хөтөлбөрийн шинтгэлийн асуудлууд, шүүхийн бие даасан нээлттэй ил тод байдлыг хангах, шүүхийн захиргаа төсвийн бие даасан байдлыг хангах, шүүхийн ачааллыг зөв зохистой болгохтой холбоотой олон асуудлуудыг хэрэгжүүлэхэд хүндрэл төвшөөл учруулж байна. Хуулийн төслүүдийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух санал хэлэх гишүүд байсангүй хуралдаанд оролцсон гишүүдийн 100% саналаар хэлцгийг дэмжсэн юм а. Үүний дараагаар шүүх байгуулах тухай хуулийн шинжилсэн найруулга болон шүүгчийн оронтой батлах тухай улсын хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж шийдсэн юм. Төслүүдийн танилцуулгыг улсын хурлын гишүүн хууль зүйн сайд Тэмүүжийн танилцуулсан. Энэхүү хуульд аймаг нийслэлийн шүүхийг иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон өөрчилж, нутаг дэвсгэрийн ойр байдлаар бүсчлэн шүүх байгуулах газрыг Монгол улсын бүсчлэн хөгжлийн үзэл баримтлалд заасны дагуу байршуулахаар тусгасан байна. Иймд хэргийн ачаалал нутаг дэвсгэрийн ойр дут байдлыг харгалзан 2-3 аймгийн давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар эрүүгийн давж заалдах шатны 9 шүүх, иргэний давж заалдах шатны 9 шүүх гээд нийт 18 шүүхийг тойргийн журмаар байгуулахаар хуулийн төсөл тусгасан байна. Сум дундын 29 захиргааны эргийн анхан шатны 22 дүүргийн 4 иргэний 4 нийт 59 шүүхийг байгуулнаа. Хуулийн төслийг боловсруулахдаа тухайн аймаг нутаг дэвсгэрийн байршлаас үл шалтгаалan иргэдэд ойр сум дүүрэг тариалуулсан шүүхэн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулах гэсэн хуулийн үндсэн санаа бөгөөд шүүхэн үйлчилгээг ард иргэдэд хүндрэлж хэрэглэхгүй төрийн шуурга өргөх, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргийлэх, эрхийг хангах гэмт хэргийн гаралд хүн амын өсөлт зэргийг тооцож хариалаг тогтоосон болно. Давж заалдах шатны шүүхэд одоогийн байдлаар 101 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 57 орон тоо нэмэгдэж 158 шүүгч ажиллахаар. Захиргааны хэргийн анхан бар давах шатны шүүхэд одоо 76 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 32 орон тоо нэмэгдэж 112 шүүгч ажиллахаар, сум дундын шүүхэд 170 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 57 орон тоо нэмэгдэж 227 шүүгч ажиллахаар. Дүүргийн шүүхэд 91 шүүгч ажиллаж байгаагаас 93 орон тоо нэмэгдэж 184 шүүгч ажиллахаар тогтоолын төслийг бэлтгэсэн байна. Сайдын хийсэн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олон хил саналаар хэлцэх зүйтэй хэмээн тогтлоо.